Айлын том охины влог part 1. Одоо явж дүндийг маань авцгаая. Хөө сайн уу? Амина. Аманда юу зогсож байгаа яваач. Хөө мөөчгөө сайн уу? Ихэл байна. Сайн уу? Ихэлээ. Гэрийн будаа дууссан учраас одоо будаага авцгаая. Очоод мэдээж түүнээсээ хоол хийж өгнө. Будааг нь харъя. Өглөөний минь за одоо дүүнэрийнхээ өглөөнийхэн цаг бэлдэж өгч байна. За манай гэрийнхэн бол ер нь дандаа хүүхдүүдийнхээ өглөөний цаг байнга бэлдэж өгөхийг хичээдэг. Өглөөнийхэн цаг бэлдэж эхэлнэ. Би сүүлд нэг судалгаа уншлаа л да. Тэгээд тэрэн дээр өглөөний цай огт уудгүй хүүхдүүд өглөөний цай уудаг хүүхдүүдтэй харьцуулахад байна шүү дээ. 28 гаруй хүүхдүүд судалгаа авсан байгаа байхгүй юу? Тэгсэн чинь огт өглөөний цайгаа уудгүй хүүхдүүд нь математикийн шалгалтанд муу байх магадлал нь 78%. Тэгснэ унших чадварын шалгалтанд муу байх магадлал нь 64% байдаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол бид нэр хүүхдүүдтэй өглөөг нь ямар хоолоор эхлүүлэх вэ гэдэг нь тухайн хүүхдийн маань өдрийнх нь нэрч хүч хичээлээ ойлгох чадварт нь хүртэл нөлөөлдөг байгаа. За өглөөний минь бацаануу да. Өглөөний минь. За одоо би танарт юм уншдаг нөө заяа. За энэ 11-ээс 13 насны 234 хүүхдийг хамруулсан судалгаагаар өглөөний цайгаа эзэн хүүхдүүд ой тогтоолтынхоо даалгаварт илүү сайн үр дүн үзүүлж анхаарал төвлөрсөндөө илүү үр дүн гаргасан байдаг гэж байна. Заяа. Тэгэхээр яг өглөөнийхөө цаг сайн шүү заяа. За. Манай гэр бүлийн хувьд сакура будааг өглөөнийхөө цайнд сонгож хэрэглэдэг. Сакура будаа нүүрс усны их үүсвэр учраас бие махбодыг хөвчгчээр хангаад өдрийг тэр чигтэн хөвчгчээр дүүрэн байлгадаг. Өглөөний цайгаа тогтмол ууснаар хүүхэд маань хичээлд орохоос өмнө өөр хэрэгтэй шинэ хичээлээ бүгдийг нь сайхан аваад тэгээд тэр өдрийнхөө хичээлийг эрт хүчээр дүүрэн өнгөрөх боломжтой болдог. Айлын том охины хувьд дүүнер маань өглөөнийхөө цайг тогтмол уугаад тэгээд өглөөг эрт хүчтэй эхлүүлээд хичээл дээр идэвхтэй оролцож ивэл тэр л миний хувьд хамгийн зохицтой байдаг. Сакуратай өглөөний цай. Сакура.